За манай Завхан аймагт бол өмнө энд төсвийн хөрөнгө оруулалт бол ингээд том тавь гэж байгаагүй. Угаасаа бас ингээд 20 онд одоо эдгээр сүмдийн уулзалтыг санагдаж байна надаас. Манай төсвийн юм байдаг одоо чинь тал дээр юу хийж чадах юм гэл одоо нэг сонгогч асууж ирсэн хэрэг. Би тэгээ энийг бол одоо бусад аймгийн жишгтэй байчнаа. Би хоёр дахин төсвийг одоо нэмж одоо төсвийн хөрөнгө оруулалтыг яагаад гэвэл би энэ баримжаагүй тоо яриаггүй. Яагаад гэвэл Завхан аймагт хамгийн хөрөнгө оруулалт баг хийгдсэн. Өнөөдөр хамгийн олон сургууль, эмнэлэг, цэцэрлэг баригдах шаардлагатай аймаг бол Завхан аймаг. Тэгэхээр бол энэ хөрөнгө оруулалт гарцаагүй шаардлагатай. Тэрнээс шаардлагагүй багт нь авчраад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй төсвийн их байх ёстой. Тэгвэл манай сонгогч намайг илүү үнэлнэ гэж харж би энийг хэлээгүй. Яг шаардлагатай учраас энийг л бид нар ойлгуулж, энийг л одоо засгийн газар нэг хурлд ойлгуулж бидний төсвийг одоо нэмнэ гэсэн. Тэгээ энэ бол одоо бас миний 20 онд амлсан нэг амлалтаа биелүүлж байгаа нэг хэлбэрэл гэж одоо харж байгаа. Гэхдээ энэ гол нь одоо 250 тэрбум төгрөг ингээд төсвөн дээр тавьж ирсэн гэсэн юунд хэрэгжилж байгаа нь хамгийн чухал байхгүй юу. Тэгэхээр миний одоо гал эрен бэлсэн эрен бол эрүүл мэнд хамгийн гол чухал. Сургууль хоёр боловсролын салбар хоёр таг. Яагаад гэвэл хүн болгон бид нар чи би залуу хөгшин гэдэг бүгдээрээ энд өвддөг тийм үү. Энэ эмнэлэг гэдэг бол хоноод яг өвдөж байгаа өвчтөд очиж байгаа хүнд эмнэлгийн үйлчлэг юм уу хаа эмнэлгийн одоо орчин барилга байгууламж. За энэ тоног хөрвж муу байх юм бол энэ бол одоо гол асуудал болдог. Би зарим одоо эмнэлгийн одоо тэр үед эмнэлэг дээр байдаг одоо шинжилгээнийх нь шинжилгээ хийх шаардлагатай химийн урвалжин сахгуулаад одоо 1-2 сум дээр бол аппаратыг хүртэл авч өгч байсан шүү дээ. Маш тутамгүй байсан. Тэгэхээр эрүүл мэндийн одоо анхаарна, эмнэлэг дээр анхаарна гэж одоо би хэлсэн. Дээрээс нь тосон улаастай хоёрыг би байнга энэ бол манай Завхан нутгийн Завхан аймгийн нэгэн засаг захиргаа соёлын төв нөгөөх нь үйлдвэрийн хот болгож төв болгож хөгжүүлнэ. Тийм учраас энэ хойдлын сумын одоо манай тасан цагтны сумд байдаг энэ сумдуудын нэгдсэн эмнэлэг дээр имчилгээ хийлгдэг. Тэгэхээр улаастай одоо манай нэгдсэн эмнэлэг бол үнэхээр одоо шаардлага хангахгүй барилга байгууламжтай. За зарим нэг баригдсан сүүлийн үед баригдсан гууд нь бол ямар чанар муутай юм баригдлаа. Одоо тэгэл ханаасаа дээрээсээ бороо ордог сахгуулаад төрхөө сахгуулаад хөөгтийн тийм ээ. За тэгэл хүйтэн гэл ингээл асуудал байдаг. Ийм учраас энэний асуудлыг шийднэ. Ингээд бол их усүр шийдэхдэггүй ингээд одоо ийм байдалтай байсан. Тэгээ одоо энийг бас яаж шийдэх вэ? Бас ингээд 2021 онд бол энэ ковид эднэр болоод бол одоо төсвийн орлого муутай, гадаадын зээл тусламж бол энэ одоо энэ ковидтэй тэмцэх энэ ажил руу чиглээд ингээд бол хөрөнгө оруулалт тун хүнд нөхцөл байсан. Харин бид нар Завханыхаа 100 жилийн өв тэмдэглэх үеэр бол манай улсын их хурлын дарга одоо зандан шатны дарга Завхан аймагт орлын үеэр одоо очихоор ингээд төлөвлөгдөөд ингээд улсын их хурлын дарга бол одоо онцгой сайхан анхаарч. За бас одоо манай их хурлын дарга бол одоо их нэр нь гэрүүлийнх нь хүмүүс Завхан аймгийн дөрвөлжин сумын одоо харьяат ийм учраас бас одоо манай их хурлын дарга бол одоо манай Завханы ард түмэнд маш их сэтгэл гаргаж. За тэгээд ингээд улсын баяраар ингээд 100 жилээр оролцъё. Би Завхан аймагт одоо анхаарах ямар асуудал байна гэдэг их хурлын дарга асуусан. Тэгээд бол би Завханд бол одоо тааж хот хамгийн гол Завханы ард түмэнд барих том билэг бол одоо эмнэлгийнх нь асуудлыг шийдэж өгөх. Ингээд одоо улсын хурлын гишүүд их хурлын даргад ингээд санал тавиад тэгээ улсын хурлын дарга сангийн сайд одоо Завхан аймагт ажиллаж энэ үеэр бол одоо ингээд энэ аймгийн нэгдсэн эмнэлгийг үзсэн. Тэгээд энэ аймгийн нэгдсэн эмнэлгийн шинээр барих энэ 28 тэрбум төгрөгийн одоо төсвийн асуудлыг ингээд шийдэж өгч энэ эмнэлгийн асуудал шийдэгдсэн. Ингээд шинэ өргөтгөл барих тусан цэглэлийн одоо эмнэлгээ одоо барилгын ажлын төсвийг бол одоо баяр сайхан гишүүн бид хоёр одоо ажлын улсын их хурлын асгарсан одоо төсвийн ажлын хэсэг дээр одоо санал гаргаж энэ ажлын хэсэг дээр бол ажлын хэсгийн одоо ахалж байсан одоо тогтгосрон гишүүн одоо энэ асуудлыг хааштай харж одоо энэ эрүүл мэндийн асуудал бол анхаарах ёстой асуудал юм ачаал бүтлэх ёстой гэдэг үднээс харж одоо энэ тосон цэглэлийн одоо энэ нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгын төсвийн асуудал шийдэгдсэн. Ингээд энэ хоёр эмнэлгийн асуудал шийдэгдсэн. За мөн түрүүн би гэсэн эдгээр сумдар хэлж байхдаа энэ төсвийн бол одоо одоо Завхан аймагт ингэж одоо төсвийн хөрөнгө оруулалтыг нэмнэ гэж одоо
эдэр сүм дээр амлаж ирсэн. Тэгээ мөн эдэр сүмнийхэн нэг хүсэлт бол одоо хавцамтай холбогдох шинээр тавигдсан одоо Загастай давааны хавцам одоо 12 км зайтай сумын төвөнд байдаг учраас л одоо бид нар энийг холбож өгөх асуудлыг шийдэж гисэн. Ингээд их хурлын гишүүдэн дээр одоо анхаарал тавьж ажиллаад 16 тэрбум төгрөгийн төсөвтэй замын асуудлыг энэ жил төсөвтэй тавигдаж одоо энэ жил 24 онд ажил эхлэх болсон. За ийм учраас л энэ одоо амлсан амлалтууд бол одоо ингээд амлалтуудаа биелүүлсэн одоо сэтгэл ханамжтай.